Боловсролын салбарт тулгамдж байгаа асуудлын нэг бол ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн асуудал. Жил бүр сурах бичгийн хүртээмж, хэвлэлт, тендер, үн өртөг агуулгын талаар ярьдаг болоод удаж байна. Тэгвэл энэ асуудлыг цогцоор нь эргэж харан ямар асуудал тулгамдаад байгаа талаар хэвлэлийн үйлдвэрийн төлөөлөлтөд өнөөдөр боловсрол, соёл, шинжилгээ ухаан, спортын сайд Баатар Бэлэг уулзлаа. Энэ жилийн улсын төсөв сурах бичгийг хэвлэх мөнгийг суулгаагүй учраас хэрхэн нөхөн хангалтыг хийх талаар ярилцсан юм а. Энэ ном сурах бичгийг чинь хийх гээд энэ компаниуд мөнгө олох гээд тэмцээд байдаг юм аа. Бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд энэ номыг маш хямдхан одоо 1-2 талхны үнэтэй л энэ ном хүрэх гээд бид нар 20 гаруй жил зүтгэж байна. Энэ номтой холбоотой энэ тендерийн асуудлыг шийдэж зохицуулахын тулд өмнө энэ болдгоо юм зөндөө байсан. Хувилдаг, лөөрдөг, авдаг, улс төрийн нөлөө ордог ийм юмудаас одоо ийм юмгүй болоод 4-5 жил тогтоод юм сайхан явах шат руугаа ороод өгтөрн зэрэг улам нөгөөдхийг харлуулж байна. Энэ бол хэвлэлийн хідэн компаниг харлуулж байгаа асуудал ерөөсөө биш ээ. Энэ бол өөрийнхөө үр хүүхдийг хорж байгаа асуудлаа. Одоо энэ олон нийтийн сүлжээн дээр яваад байдаг алдаатай юм уу? Одоо зарим тохиолдолд ёс зүйн хувьд байж болшгүй багангийн одоо бага насны хүүхдүүдийн одоо сурах бичгүүд дээр ийм байна гэдэг ийм юмнууд бол нэлээд явж ирсэн. За энэ манай ажил хариуцсан хүмүүсийн бидэнд мэдээснээр бол яг одоо боловсролын яам буюу яамны бодлогын газрууд боловсролын хүрээлэнгээс батлагдсан сурах бичиг болон сургалтын материалуудад бол ийм зүйл бол байхгүй. За хуваараа одоо ингээд сурах бичиг сургалтын материал зохиодог эрдэмтэд хуваараа тийм сурах бичиг зохиодог багуудаас ингээд зохиосон тэрийг одоо ингээд худалдаанд гаргаад юм уу тодорхой сургуулиудаар бас ингээд зарж борлуулсан ийм юмнууд дээр бас ийм сурах бичгийн алдаатай агуулгатай ийм сурах бичгүүдийг ашиглаж гин сурах бичиг биш л дээ сургалтын материалууд ашиглаж гин гэдэг шүүмжлэл байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар судалгаануудыг нь авч гин. Тэгээд ойрын хугацаанд бас сайтын тушаал гарна. Ер нь бол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг болон боловсролын хүрээлэнгээс магадлуулж баталгаажуулсан сургалтын материалаас бусад сургалтын материалыг энэ ерөнхий боловсролын сургуулиудад болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хэрэглэхийг хориглох гэж байгаа. Сүүлийн сурагчийн дээр бол зохиогчийн их агуулгыг боловсрол соёлын зохион яам мэдчихэж байгаа. Биднүүд бол их хөвлөлтгөл дээр оролцдог, хэвлэн нийтлэх түгээх ийм үйлчлэгэнд оролцож байгаа юм л. Улсын хэмжээнд 600 мянга гаруй сурагч суралцж байгаа бөгөөд нийт 170 гаруй сурах бичиг ашиглаж байна. Жил бүр сурах бичиг хэвлэлдэгч түүний чанар агуулгад эргэн хяналт тавьдаггүй хэмээн хэвлэлийн компани төлөөлөлд дурдж байлаа. Сурагчгийн стандарт гэдэг юм байгаа юм. Тэгээд ингээд стандарттай юм чинь боловсролын яам тендерээ зарлаа. Авлаа энийгээ дүгнэх ёстой. Өнөөдөр энэ соён принтинг компанийн сурагчгийг хугацаанд чанартай сайн хийж юу? Энийг яах батлах стандарт нь байж энийг батал дүгнэдэггүй. Бидний зүгээс яадаг хүүхдээр зэрэг бидний мөнгийг бүрэн өгчөж байгаа учраас яаж гинөө бид нар чанартай хариуцлагатай ажиллаа хийж дуусглаа гэж боддог. Тэгэд энэ боловсролын яамыг бол энэ сурагчдынхаа дүгнэлтийг хийгээч гэж маш олон жил шаардсан дүгнэлт байхгүй. Боловсрол, соёл, шинжилгээ ухаан, спортын яамныхан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинжлэх бүртээ сурах бичгийг шинжилэн гаргадаг болсон. Тэгвэл энэ асуудлыг боловсрол, соёл, шинжилгээ ухаан, спортын сайд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрт судалгаа хийсэн бөгөөд одоо байгаа сурах бичгийн агуулгыг давтцлыг арилгаж сурагч багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр 2019-с 2020 оны хичээлийн жил дөрвтэй арга хэмжээ авч өөрчлөлт оруулах болно гэлээ. Боловсролын хүрээлэнгийнхэнтэй ярьсан сурах бичгийн өөрчлөлт оруулах бол шаардлага байхгүй. Тэр сурах бичгэнд юм нэмэх гээд байгаа биш. Сурах бичгнээс тодорхой зарим зүйлүүд хасагдана. Зарим сурах бичгийг бараг магадгүй одоо 9 дугаар ангийн химийн хичээл 2-3 анги дамнаж хэрэглэхтгэр хэмжээнд болчихж байгаа байхгүй юу? Нэг жил ягаад ч одоо хүүхэд үзээд барагдахааргүй тийм их ачааллыг нэг хичээл дээр өгсөн байгаа нь өөрөө болохгүй байна. Энийг ангиудад нь тарааж байршуулах хэрэгтэй, хуваарлах хэрэгтэй байна гэж. Ер нь бол сурах бичгээр нэмэгдэх зүйл, агуулга дээр нэмэгдэх зүйл байхгүй учраас манайх сурах бичгийг шинээр хэвлэх шаардлагагүй байна гэж манай хүрээлэнгийнхэн бол тэгж байгаа. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар шинээр сурах бичиг зохиох юм уу хэвлэх шаардлага гарахгүй гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг 4 жил ашиглан шинжлэх шаардлагатай байдаг. Тэгвэл энэ жил төсөд мөнгө суугаагүй учир түрээсийн сурах бичиг хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн сангаас үлдсэн 3.7 тэрбум төгрөгийг засгийн газраас гаргуулan авсан. Уг мөнгөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгүүдийн нөхөн хангалтыг хийгээс гадна шинээр хэвлэх шаардлагатай сурах бичгийг хэвлэх гинэ.
Ирэх 9-р сарын 1 гэхэд зураг бичгийн хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллах талаар хэвлэлийн компани болон боловсролын яамны холбогдох албан тушаалтнууд тохиролцоонд хүрч ажиллана гэдгийг боловсрол соёлын ухаан спортын сайд Баатар Билэг дурдсан юм а. Мэдээлэл бэлтгэсэн сэтгүүл сайн буян зураглаач Анжин Дулам.